За сайн бацгаана уу. That's Life podcast-ийн маань 3 дугаар дугаар Concept Spot-оос хүрэхэд бэлэн боллоо. That's life. Тэгээд өнөөдрийн маань зочноор Америк улсад одоо суралцдаг жүжигчин залуу маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд та бүхэндээ танилцуулъя. За сайн бацгаана уу. Манай зочныг бол Зан Озер гэдэг. Тэгээд ерөнхийдөө 7 настайгаас хойш ер нь Америкийн нэгдсэн улсад одоо амьдарч сурч одоо явж байгаа хүн байна. Тэгээ маш сонирхолтой зочин та нарт одоо авчирлаа шүү. Тэгээд Зана маань саяхан Казахстан улсаас одоо 4 сар амьдарчаад бас ирсэн гэж сонссон. Тэгээд ерөнхийдөө яг ирэх үед нь л яг Занагаа одоо барьж аваад гоё. Тэгээд ярилцж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч одоо хүрэлцээсэнд баярлалаа. Баярлалаа. Тийм. Өөрсөнд баярлалаа. Тэгээд подкаст хийж үзсэн. Амар сонирхолтой, амар гоё сэдвүүд нэр ярьд юм байлээ. Тэгээд бас сонирхолтой хүмүүсэд нарыг зочид нарыг авчирч тэр нэмэр гоёсэн. Баярлаа. Тэгээд манай хүн ингээд ер нь 7 настайгаас хойш Америкт байсан. Тэр бас яг одоо манай хүн монголоор ярих гэж маш хичээж байна. Тэгээд бид хоёр бас зарим үедээ англиар ярих үе бас гарч ирж бас магадгүй. Тэгэхээр энийг бас одоо ойлгоорой. За сая Казахстан ямар байв та? Казахстан өстой гоё газар байлээ. Like яг Монгол шиг яг байгаль эднэр нь тэгтээ бас like бүх юм нь одоо арай жоохон том юм уу. Тэгээ одоо би одоо эхлээд Алматид буугаад Алматид 1 сар болоод тэгээд дараагийн 2 сараар ингээд хөдөөгөр явсан. Тэгээ байгаль нь бол яг Монголтой амар ойрхон. Тэгтээ бас уул эднэр бол амар өндөр. Одоо Switzerland like Swiss Alps барж очиж юм шиг санагдсан бас. So тэгтээ culture нь бол ингээд Монголтой амар төстэй бас тийм хүмүүс бас нүдэлжин хүмүүс тэгэл морь эднэр тэгээ мал эднэр тэгээ бас амар ойрхон. Тэгээд амар like friendly, like warm. Ямар байсан. Бас нэгэн цаг үед Казахстан ч одоо баруун тал гэхээр те алтан орд бай гэсэн үг. Алтан ордуу цагаад аюу. Алтан орд зүчийн үе газар бах те хүмүүс тийм тэгэхээр бас газар гэж л үздэг юм билээ. Тийм нэгэн цагт тэгэл бас яг манай одоо үндэстэнлсэн хүмүүс л байгаа байхгүй те бас ойрхон байсан байх гэж би бас бодож байна. Тэгээ хүмүүс тэгэл одоо чи ханаас ирсэн бэ гэхэл Монгол гэхэл бүгдээр ингээл хэлээд мэлээ. Бүрөө тийм тэгэл амар like respect хийдэг Монголыг тэгээд хүмүүсийн нэр эдэр нь ингээл баргалж Монголоос илүү like Чингис гэх тэгэл бас ингээл хотоорны явахаар ингээл дархан ингээл өөр ингээл монголоор бас монгол үгэд нар ингээл vocabulary нэг бас явж идэм юм те. Тийм билээ. Зөв. Би ч нэг ч очиж үзэж байгаагүй очиж үзье гэж ер нь бас боддөө шүү. Тийшээ ер нь ямар зорилгоор яв сая? Би нэг төсөлд ажиллаад би төсөл дээр бол яг миний яг хамгийн нэг important job бол English coach, English dialect coach байсан. Тэр project нэг бүх юм нэг англиар. Тэгээд тиймэрхүү ажиллаар. Тэгээ бас давхар ингээд нэг жоохон дүр тоглосон бас. Зөв. Айгуу гоё бас ол зомогтой л байсан юм. Тэгээ ингээд ажлынхаа хажуугаар бас ингээд өөрийнхөө жүжигчнийхээ ажлыг амжуулаад ингээд явсан юм шүү дээ. Нин нэр айгуу сонирхолтой. Ямар одоо яагаад жүжигчин болсон бэ? Яагаад жүжигчин болсон? Одоо ер нь сургуулиуд төгссөн байгаа юу? Төгссөн. Төгсөөд олон жил болчихсон. Би яг манай гэр бүл нь бол ингээ artists жоохон урлаг талтай. Тийм тэгээд мэдхгүй би яг нэг өдөр ингээл 12 тахтай serial нэг зурагтаар одоо ингээл like Disney Channel, Nickelodeon гэл like тийм шоунууд байдаг шүү дээ.
Тэгэл тэрийг үзэж байгаа л тэгэл гинтл амар like I can do that. Тийм мэдрэмж төрөөд нэг сэтгэл багтаад. Тэгэл гинт ингээл за амар like өөрт амар pressure хийгээд 12 настай. За би алаа явах хэрэгтэй юм байна. Одоо agent нэр олох хэрэгтэй юм байна. Тэгэл шууд компьютер дээр суугаад Google хийгээл how to become an actor гэл. Нэг өдөр ингээл гинтл ингээл тийм санаа орсон. Тэгээд бас манай дунд сургуульд I had a good friend. Тэгээ манай найз тэгээ сургуулийнхаа ингээд театр програм биднэрт амар оролцдог. Тэгээд тэр найз намайг нөгөө чи нэг шоуд орчихгүй даа гэд намайг анхурж ирсэн. Тэгэл ер нь хэлсэн үү те. Тэр шоунд ер нь бол бүр жоохондоо ингээл үзэл жүжигчин болмоор ер нь санагдал. Тэгэл араас нь гуглдж үзэл өөрөө бүр айгуу тэгж өөрийнхөө хиймээр байгаа юмныхаа хойноос айгуу явсан байна л да. Тэ? Жоохон хар жоохносоо ер нь тэгж явсан байна л гэж би сая ойлголоо. Би яагаад би борж одооныхоос бүр амар байсан шиг чөлөөтэй юу? Тийм тэгээд би ягаад юм бүр ингээл заавалчгүй алейд л очих юм байна гэж бодоол. Тэгэл аав ээжээсээ гуйгаал. Тэгээд 100 гуйж байгаа алейд очиод нэг сар болоод тэгээд тэнд жоохон ингээл audition тэгэл манай аав ээж бас яг сайн мэдэхгүй байгаа шүү дээ process тэр process-ийн тэгэл намайг сонсоол тэгээ спорт хийж байгаа нь бас амар гоё байсан. Тэгэл тэгтээ хүүхдийн чинь тэгэл бүх юм амар амархан болчихно байх гэж бодоол тий. Шууд алейд очиод тэгэл барилж ингээл жүжигч болчихно гэж бодож байгаа юм уу тий. Тэгэл очисон чинь тийм биш юм байлаа. Амар хэцүү юм байлаа тий. Даваанууд их байсан баха тий. Тэгээд трийгээ жоохон мэдэрч аваад тэгэл зааз тэгэл жоохон шар хөдөлсөн юм яасан. Тэгээ заавалчгүй алейд тэгэл алейд амтрах хэрэгтэй юм байна гээл. Тэгэл сургуулаа төгсчүүд алейд очиод. Манай чи яг LA-ийн яг одоо OG байгаа тий. West Side. Тэгээ West Side. Яг одоо West Side гэдэг үгийг шууд ашиглаад Tupac-ыг сонсч ирсэн үү те? Ер нь Of course ах те. Миний бас яг дуртай одоо сүүлийн үед л би яг нөгөө ойлгож ирсэн байхгүй. Ер нь Tupac-ыг. Ер нь би алейд очивол тэгэл Tupac гэдэг. Tupac лээс. Өөр нь бол ингээл сонсч ирсэн шүү дээ. I mean мэдчихсэн те. The greatest rappers like Tupac, Biggie гэл. Тэгтээ одоо манай хамгийн сайн найз Tupac амар шүтдэг. Тэгэл тэр найзтайгаа танилцал тэгэл Tupac-ыг дандаа сонсоод. Тэгэл үгийн нэг ойлгож эхлэв. Би ягаад ингээд дууд нар сонсохдоо ингээд lyric нэг амар focus хийдэггүй. Тэгэл жоохон beat эднэрт нь ингээд дуртай. Зөв. Тэгээд одоо л дууг сонсож эхэлж байгаа юм шиг санагдаж байгаа. Tupac-ийг яг нөгөө айгуу тийм жоохон улс төрч юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Ингээд хийж байгаа дуунуудыг нь харахаар тэгэл ер нь тэр үг хэллэг ингээл айгуу тийм тэмцэгч те. Харуудынхаа төлөө айгуу тэмцдэг. Oh yeah. Тэгэл he's a legend team. And yeah, his lyrics and stuff like he's speaking on their culture, their lifestyle, and the truth. And he, died when he was like 25, 26, something like that, right? Around that. He was so young. Yeah. The team like бонхон настай амар хүмүүс нэгээд хурж чадсан. Амар те. Айгу ингээд wisdom нь бүр ингээд амар хөгшин хүн шиг болц те. Баг 100 наслцсан юм шиг амар их юм мэддэг. Маш их юм мэддэг. Тэгэл Machiavelli гэл те. Machiavelli-г нөгөө нэг ном бичсэн гар байдаг шүү дээ те. Принц гээд тэрийг ингэж дууныхаа наан дурдчихсан аа л гэж гэлтэй. Амар юм ус төрч. Яасан гэж боддоо шүү. За тэгээ лейдер за буцаад жүжигчнийхээ замнал руу оръё. За ингээд явж байгаад
Би нөгөө Питер Пэний бичлэг үзэх байхгүй. Яг нөгөө юм Питер Пэний-ха сүдэр нь болдсон шүү дээ. Тэгээ сүдэр чинь ингээд өөрт нь ингээд баригддгүү айгүй хэцүү ингээд лиш тийш яваал гэл. Тэ. Яг тэрний дүрийг бол айгүй одоо үнэхээр тасархай гаргасан юм шиг санагдсан надад бол. Тэгээ ямар ч юм одоо бүр амар гоё чөлөөтэй ингээд яг л тэрний сүдэр болцсон л яваад байгаа хөөхгүй. Ингээд яг итгэхээр одоо тэгж жүжиглэхийн тулд одоо яг яаж ямар сэтгэл зүйтэй байх хэвтэй вэ те? Яаж тэгж гоё дүрдээ орох хэвтэй вэ? Яг одоо ингээд ярилцсангууд ингээд жижигхэн ингээд хоёлаа ингээд одоо жоохон юм даруухан юм шиг санагдаж байгаа хөөхгүй надаа. Яг тэрнэр бол бүр тесэрч байгаа хөөхгүй. Тий. Яг хөө тайз stage бол тэгэл бас өөрийнхөө энергитэй. Тэгэл одоо үзэж байгаа audience эднэр бас энерги эднэр өгдөг. Тэгээд би бол like тайзан дээр л ингээл одоо өөрийгөө ингээд бүтнээрээ ингээд байж чаддаг юм шиг санагддаг. Яг өөрийнх одоо тэнд л яг байдаг гэж юм тийм. Яг 100% ингээл яг л I mean you have the story and all these things тэгээд чамайг хамгаалж байгаа character эднэр тэгээд тэгээд амар like free санагддаг. Acting хийхдээ тайз дээр. Тэгээд би бол ингээ 15-аас like одоо хүртэл бас тэр театрт ажилладаг л та. Гэхдээ 15-аас би нөгөө DC-д Synthetic Theater гэдэг театр байдаг. Тэр болохоор ингээ physical movement theater. Тэгээд одоо бүжиг, stage combat, gymnastics, team юмдаа ингээ focus хийсэн. And the founders of that company they're гүрч хүмүүс and they're amazing artists. They escaped, civil war in Georgia. Тэгээ Америкт очоод тэнд the refuge болоод тэгээд театр байгуулад. And so their background is in, ballet, pantomime, and stuff like that. So I'm lucky person team. I'm like a craft, the artistry of acting. Like they were like masters too. The team хүмүүстэй 15-аас ингээд ажиллаж сурч эхэлсэн. So I learned a lot from them. Тэгээд яаж одоо ингээд тайзанд би ингээд чөлөөтэй байж болох уу? Би мэдэрч хөгжмөө сонсч team юм ингээд сурч эхэлсэн. So I learned a lot from them. For sure. Яг тэнд бол айгүй яг тэр нэг юм ихний суур айгүй сайн тавигдсан байна гэж хэлж байна. Тэгээ fundamental acting fundamental тэгээ бас яг 100 газараа л оцсон байна да. Дөнгөж сая хэдүүлээ нэг manifesting гэж ярьжсэн шүү дээ. Яг л нөгөө очих хөстэй шугамаараа яваал яг очих хөстэй газараа л оцсон байна л дээ. Яг тэгжиж л яг тэгээ хамгийн ихэнд ингээд за хүүхдийн сэтгэлгээгээр за жүжигчин болъё гэд ингээд очсон чинь тийм биш байсан гэдэг чинь шүү дээ. Хамгийн ихний нэг юм хэцүү одоо чаленж одоо нэг орсон нэг аудишн ч юм уу нэг тиймэрхүү юм байсан. Хамгийн хэцүү яг нэг шаригч хөдөлгсөн те. За миний хамгийн би нэг хэлжсэн шүү дээ дунд сургуульд манай найз үрсэн гэдэг. Тэгээд би зүгээр ингээл юуж мэдэхгүй ингээл тэр аудишн очсон. Тэгсэн чи одоо monologue гэж юу юм тэрийг мэдэхгүй те. Тэгээ бас нэг musical байсан юм чинь бас дуулах ёстойг нь мэдэхгүй. Зүгээр л очиод тэгэл бүгдэр ингээл суугаал тэгэл нэгээр яг тайзан дээр гараал. Тэгэл юуж мэдэхгүй ингээл тайзан дээр гараад зогссон. Тэгсэн чинь за одоо monologue гэж харъя гээл. Тэгсэн чинь I was like monologue гэж юу юм гэсэн чинь за зүгээр ингээл make up something нэг минут зүгээр ингээл create something freestyle нэрэл freestyle тэрэн заа гээл
тэгэл мэдгүй нэг ингээ safari явж байгаа юм шиг тэгэл just made up something right. Гэтэ тэр нь бол амар зүүн тий. яа тэр нь бол ингээл жоохон naturally ороод ирсэн. Тэгэл за болцсон гэл батсан чинь за одоо нэг дуулчих гэд. Тэгсэн чинь яг анх удаага л тийм амар сандарч үтсэн. Би одоо хүртэл нэг дуулдгүй. Тэгээд бүр ингээл like сандраал ингээл борж бөөлч гэдэг юм шиг боллоо. Тэгээд шууд тайснаас гүүгээл like you know have some kind of like anxiety attack. So I was like in the bathroom and I was like what's happening? Тэгэл мэдгүй тийм мэдрэмж аваад тэгэл түүнээс хойш I think that's what you were just talking about like жоохон шар хөдөлсөн. I was like ягаад надад ийм мэдрэмж байгаа юм бол тэрийг ойлгохгүй тэгэл to go over like overcome your fear. So I was like so that was like my first kind of audition. And so би одоо хүртэл audition тэгэл self tape нэрт нэг дуртай биш. Тэгтээ that was like a big challenge, yeah. But I learned to overcome, you know, myself. Эндээс яг ингээд тэр айдстайгаа айгуу гоё нүүр тулсан шүү дээ. За ингээ ялагдаа болох биш. Яг өөдөөс нь ингээ хараад те дахиад ингээд үтсэн биш те. Би бас амьдралдаа нэг 2 удаа нөө аудишнд орсон. Тэгээд айгуу хэцүү юм бэлээ. Гэтэ бас айгуу бас фан санагцсан. Нэг юм жоох ирч саний хэлдэг шиг жоох ирчүүлээтэй юм шигтэй. Зүгээр л яг скриптийг ойлгочлоо. Хэлэх ёстой юмнууд нь байна. Яг ийм хүн болох ёстой юм байна. За ингээд яг нэг дүрдээ орох гэж нэг үзсэн. Тэгээд яг хоёуланд нь тэнцээгүй л дээ. Гэтэ айгуу бас сонирхолтой санагцсан. Бас үзмэр санагцсан ингээд. Дахиад тийм боломж олдвол орно гэдэг байхгүй. Yeah. You know, acting is like амар олон prop өгдөг. Тэгэл одоо ерөнхийдөө гэл өгөөлэн most of the time you're not going to get the job too. So that's why you need to be like like resilient, I think, and even if you know face rejection, you face rejection гэхээр одоо юу гэсэн үг вэ? Бүр юм царайны rejection гэсэн үг үү? No, like одоо гэл you know rejection rejection гэдэг л одоо нэг татгалзаж шít надаас те татгалзна гэсэн үг. Одоо it's like одоо амар хүсчихсэн ажил байвал тэгэл what if they say no, you know. Okay. Тэгэхээр одоо ингээл тэнцгүй байх тийм. There's a lot of times where that happens. And so I think over the years you have to build this strength in yourself. And Mananez Nata like told me this quote. It's like rejection is divine protection. Тэгээд одоо гоё байна. Тийм. Тэгээд тэр нэмэр ингээд намайг тавьчихвал одоо чам like what's for you. Тийм яг нөгөө чамд ингээд тохироогүй юмыг л цаанаас нь ер нь ингээд ертөнц баг ингээд тий хамгаалцсан юм шиг те. Divine protection гэж байгаа юм. Yeah. So I trust that a lot and that helps me feel better. Тий. Яг үнэн. Тиймэрхүү юмуд их байдаг шүү ер нь. Айгүй их тийм юмнаас одоо тутгалцсан санал авах хэвээр тий. Yeah. Хэцүү байдаг ч гэсэн нөгөө талаар нь бас тэрийг бас зөвөр ойлгох хэрэгтэй тий. Нэг хаалга хаагдаад нөгөө хаалга нэгддэг тий. Хаагдчихж нэ гэдэг. For sure. And like you can plan for your life, right? Like амьдрал хийжээч like you never know what's going to happen. No matter how much you plan. And that's kind of the scary part of life. Also like one of the most beautiful things about life. Like the mystery. And lower the expectation. And just trust the process. Trust the process. Yeah, trust the process. People process them. Trust. Yeah. That's life. That's life. So that's true. гоё. За Монгол хаанд тоглосон шүү дээ.
Монгол хааны ханхуугийнхэн дүр тоглосон баг тий. Тий. Принц Хүчир. Принц Хүчир. Тэрний одоо орохын тулд аудишнд нь бас орсон уу тий? Тий. Тэр бас was also a challenge. Би яг ер нь бол Америкт нэг 8 жил болоод тэгээд Монголд ирээд нэг 5 сар болоод тэгэл гэр бүлтэйгээ буцаж танилж эхлээд жоохон Монголынхаа соёлоо ингээд жоохон сурч эхлээд хэлээ жоохон сайжруулж байжгаад явцаахгүй юу. Тэгсэн яг явсны дараа хардаас like they're like ийм opportunity байна. The Prince Хүчрийн дүрд одоо нэг англи хэлтэй жүжигчин хайж байна. Тэгэл би яг Америкт очичвол нэг усанд ороод хувцаагаа гал буцаа Монгол гэсэн. Тэгээд аудишнд орсон. Тэгтээ яг буцаад хэсэгтээ яг it wasn't promised тэг яг орно гэж яг 100% биш тэг. So I took that risk to go back. And Монгол хаан чинь одоо 3 жил болж байгаа. Анхнаасаа эхлээд тий. So like одоо бүжигчин одоо амар том шоу шүү дээ. Ингээл 100 хэдэн хүмүүс ингээд оролцож байгаа. Like 40 plus dancers бүжигчтэй like stunt team тэгэл жүжигчээд тэгэл амар олон хүмүүс ингээд нийлээд ингээд амар гоё шоу хийж байгаа. Тэгээд team том ингээд машин дотор ингээд шинээр орж ирэхэд амар бас уусахад тий. Бас interesting experience байсан. Тэгэл яг очиод тэд нэр Сингапурт явах гээд бэлтжижсэн. Тэгээд шууд очиод тэгэл одоо костюм эднэрийг өмсөөл. Тэгээд хүчрийн дүр болохоор ингээд 2 дугаар акттай ингээд нэг монолог гэдэг байхгүй юу. Тэгэл амар сүртэй like гэж гарч ирээл тэгэл гүнэглээ тэгэл амар serious drama шүү дээ. Тэгээд за яан тэгэл бод. Тэгэл одоо бас Монголын амар ингээл агуу жүжигчдэд нарын шоуд оролцож байгаа шүү дээ. Тэгэл тэд нэр ингээл за одоо энэ шинэ багийн орж ирсэн ингээл ингээл намайг харж байгаа гэж мэдж байгаа. Тэгээ бас манай найруулагч Баатар Хэрөө бас ингээл үзэж байгаа шүү дээ. Дүгнж байгаа. Тэгэл за юу ч гэсэн ингээл 100% ингээл шайтаа гэлөө бодвол let's do it. Let's go. Тэгээд яг тэнцсэн. Тэгэл тий. Яг ингээд одоо ингээл амар юм жоохон ингээл ийм ярихад ийм одоо жоохон тэрнээсээ ичж байгаа ч юм шигтэй нэг ийм боловч яг очоод тэр жүжигийг үзэхэд бол амар тасархай байсан л ах гэж би одоо бодож байна. Үзмээр л санагч нь ер нь. Please come. Одоо Монгол тоглож байгаа шүү дээ. Англи хэл дээр нөө? Англи хэл бас давхар Монгол хэл дээр тийм. За. Тийм 6 сарын 25-наас 5 сарын 25-наас 6 сарын 5 хүртэл. За заанаа гарч үзэх боломж байгаа юм биш үү? Like яг тэр театрын жүжиглэлтийг бол бас арай өөр зүйл байд юм байл л. Тэр чинь яг бас ингээд аудиенстайгаа айгуу гоё юм одоо интерференс байх хэрэгтэй, интеракт хийх хэрэгтэй. Нэг юм арай өөртэй. За тэгээ би нөгөө Сингапурт нөгөө Marina Bay Sands дээр нөгөө тоглосон байхгүй юу? And миний хувьд бол хамгийн анхны удаа team том тайзан дээр ингээд жүжигж үзсэн. So that was like very like a growing experience. Тэгтээ бас like really cool мэдрэмж байсан. Тэгэл ингээл харахаар ингээл гэрэл цохол тэгэл ингээл одоо хүмүүсээ баруулж харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээл like abyss гэл ингээл харанхуй darkness л ингээл бүх юм ингээл яхад бас like really cool experience. Амар том darkness те big darkness, huge darkness. Тэгээ team том ингээд space-ийг бас өөрөө яаж ингээд өөрийнхөө энерги ингээд цацаад одоо хамгийн like
last surgery. сурж яаж хүрч чадах уу гэх бас надад бол ингээд амар like жүжигчний хувьд амар like big learning experience байсан. And so yeah. Тэр бол бас хувьтай тий хувьтай гэдэг юу гэдэг лээ. Англиар одоо тэр их чинь like faithful санагдсан уу яг тохом өчт. Ер нь тэр чинь ингээл айгүй олон хүн байгаа штт тий. Одоо ингээл тэр дундаас яг про очоод ингээд тэр филингд ингээд яг тэнд ингээд сонгогдсон тий. Байж нэгдэг чинь бас айгүй гоё. Би яг энэ подкастерээс blessed гэдэг юм их ярих дуртай. Тэ хүмүүс өөрсдөө ингээд амьдралдаа амар юм талархдаг, grateful тэ тийм байнгут ялчгүй ингээд тэр нь ингээд явсаар байгаа тийм амар гоё юм blissful moments you know like oh yeah. Яг тийм санагдсан шүү ер нь. Яг тэр гоё момент байсан биш үү тэ? Yeah. Really and at the same time, it was like quite challenging for you, right? Yeah, and yeah, like I said, it's just like in that moment you forget, you know, your life, like personal life, and then you're like in flow state. Flow state. Тэгээд тэр дандаа л ингээл flow state бас хэцүү шүү дээ. Тэгтээ ингээл нэг орчгоороо you're like feels amazing, right? Feels amazing. Гоё шүү, яг ийм амар амьд мэдрэмж авт юм шиг санагдаад тийш тийм том тайз мэз ингээл амар ийм challenging юм хийхэр тэ. Ингээл яг тэгэл тэрний араас угаасаа бүр ингээл гоё өөр гоё чаленжууд руу ингээл өөрийгөө оруулмаар санагдал тэ. Одоо ер нь ямархуу одоо өөрийгөө чаленжлах гэж байна да. Одоо гоё амар том прожект ярд гарчлаа. Yeah. You know, just keep going and keep going. Тэгээд you know, I wanna keep being in movies. So you know, I really want to do action movies as well. So hopefully, you know, that comes with time. But yeah, just line with the universe. Тэгээд би бас Казахстан дахтаа бас ингэж батсан. Угаасаа яг Монгол хүн тэгээд ийм historical role эднэр тоглоход заавалчгүй ингээд like маронч мэдхстэй байна. Тэгээ бас ингээд like archery нэр team юмдаа ингээд бас сайн practice хийх хэрэгтэй байна гэж батсан. Тэгээд одоо тэрэндээ жоохон focus юмэр байгаа. Martial arts тэ ер нь бол martial artist бас болж агаад actionд орох хэрэгтэй төгхтэй. Би бас нэг critical гэх нэг клип хийжсэн. Тэрэн дээр бас нэг 7 хоног манай нөгөө хурганц гэх crew байдаг шүү дээ. Золлоо зэтэ манай хэд ингээд цуг бэлдээд 7 хоног бэлдээд тэгээ би нэг стенд нэг зодтолдож гарсан аахгүй. Окей. Тэгэхэд бол бас айгүй challenging санагдсан надаа. Яг тэр нэг юм том өсөрж байгаа л ингээд лаг өшгөлж мөшгөлдөг сценүүд чинь ингээд юмар ингээд өргөдөж байгаа л өшгөлж байгаа юм л та. Гэтэ амар гоё юм хөдөлгөөний эвсэлтэй ингээд тэр харагдах тэр нэг юм бүр амар гоё ах хэвээр мөлий. Тэг зүгээр нэг өшгөлж байгаа юм биш те тэр чинь бүр юм кино зүйлбэр учраас амар харагдах хэвээр. Yeah. Тэг санагдсан шүү бас юм эвсэлтэй байх хэвээр л. For sure. That's why I think like the stunt is so important. And like you know, Oscars, they have their own category now for stunts. I think that's really important because it's also an art form too. And тэгээ бас like stunt choreography гээд тэгээ бас camera-га ингээд яг яаж ингээд like detail ингээд дагаж like it's like a whole thing. So that really fascinates me. I have an interest in that too. Тийм байлээ. Яг стантууд ч бас өөртөө баг нэг юм багтаа нэг юм өөрийн гэсэн камерамен те юм. Тэгээ яг хаанаас тэр цогцолт нь ингээд яг хамгийн бодиттой харагдах гэдэг үнцгүүдийн бүр ингээд мэрэгчсэн байдаг юм байл л те. Тэгээ яг үндсэн нөгөө зураглаачтайгаа ингээд хамтарч ажилладаг те нэг тиймэрхүү бас санагдсан шүү. Тэгээ одоо ингээд за магадгүй дүүнер үзэж байгаа байх эсвэл дүүнер биш ер нь ингээд жүжигчний замналаар явах байгаа хүмүүс ч байж магадгүй те. Тэгэхээр одоо ерөнхийдөө одоо яг тэдэрт нэг хандаж ингээд за нэг иймэрхүү юм байдгийн шүү гэдэг нэг
Санал байна уу ер нь? Ер нь бол тий like the англи хэлж байгаа. Тийм англиар хэлж. Maybe you can translate. They say like, you know, the artist's life has a lot of challenges. There's also a lot of highs. But ultimately, I think it's one of the most rewarding paths that you can choose. And so I think, you know, just stay confident in yourself, build your own self-esteem. You know, don't look for, you know, externally for validation. Try to hold your own strength. And also, like, a beautiful thing about acting is like, you know, your body is the instrument. So treat your body well, and like live life to the fullest, honestly, because just your everyday life and, like, you know, your relationships to people, those are the experiences that teach you and give you, like, you know, tune your instrument, your body. And so that when you're acting and, you know, working on a show or a script, you're like full of life. And so yeah, I think those are just my advice to keep in mind as an actor, as a young actor, and just keep learning. За би яг мэргэжлийн интерпретер биш болохоор ерөнхийдөө бол айгүй гоё хэлж өглөө л дөө заана маань яг өөртөө бас хамгийн сүүлийн үеийн дэр нь болохоор өөртөө арчаатай байх хэрэгтэй гэж энэ эхлээд бол ер нь ultimately айгүй их юм одоо reward ихтэй те одоо олзоо ихтэй бас at the same time it's challenging те ер нь бас challenge-тай. Хамгийн гол нь өөрийгөө л ер нь хөгжүүлээд те өөртөө л итгэлтэй гаднаас биш дотроосоо илүү ингэж хүчтэй байх хэрэгтэй л гэдэг ерөнхий ойлголт сайн авлаа л да. Одоо яг нэг юм rationally how people can become actor, like they need to hand some like Hollywood auditions or something like that. So if I'm really interested in acting, and I have some skills, I think if I think I'm having skills and I want to challenge myself on some auditions, so how can I go through that? You know, like what's the like link between me and that audition? Is there any chance? Yeah, of course. You know, it's storytelling, so people are always trying to tell stories, you know. I think study, you know, if you can, you know, find a good teacher, just meet people. Connection те. Тийм. Тэгэл өөрийнх нь path чинь ингээл гараал эхлэн тэгэл патад агаал. Тийм. Ерөнхийдөө ойлголоо шүү. Ер нь нэг юм нэг зам гаргах юм байна те. Ер нь ингээд нэг өөрөө бэлэн болох юм байна. За тэгээд нэг юм багштай болж болно, сурж болно. Ингээд байжсэн чинь нэг юм гой opportunity юм одоо те боломжууд зарууд тавигддаг ч юм уу те. Тэгэл ерөнхийдөө тэрэнд нь оролцоол challenge-лал яваал үзэх юм те. Тэгэл the more you keep going, гэл юм хийгээл ахаар тэгэл нэмэгдэл орж ирэл. And гэхдээ ер нь бол yes, you know, find an agent, someone that you trust, and зөв. Одоо agent олно гэдэг байгаа хгүй тий. Одоо бас кинон дээр ер нь ингээл юунын дээр харахад ингээ жүжигчин болгон өөрийн гэсэн нэг юм agentтэй. Тэгэл agent нь ерөнхийдөө цаашаага тэр кинонууд найруулагчд ч юм уу бас ингээ санал болгодог тий. Аудишнд ингээд. Тийм. Ер нь бас тийм учиртай байл юм байна. Тийм хүн байх бас амар like helpful. Тэгээ бас өөрөө ингээл хайгаалах тэгэл болт юм дөө. Өөрөө бас хайгаад байх тий. Тийм. Одоо энэ том жүжигчд за
одоо бол Timothy Chalamet ер нь айгүй өндрөөр үнэлэгдэж байгаа Холливуудад Brad Pitt те Steel одоо байгаа DiCaprio гэл ингээл том юм жүжигчд бас тийм эйжентаар явдггүй эсвэл Oh yeah, of course. тэр ах те. Team төвшний жүжигчид нар ч надад амар agency ингээл тэр хүмүүсийг хамгаалж байгаа. Тэгээ бас ингээ ажлыг олж өгч байгаа. Тэгээл тийм. Тэгээ киноных нь бас нэг level бас айгу байгаа х те. Хоорондоо. Тэгэл ийм оо tier list гэж бараг байдаг бах те. Тэгэл дээшээгээ энэ шигээл ордог жүжигчд. Энэ шигээ ордог гэл ингээл янз л байдаг бах те. Тэгээд яг зарим хүмүүс ийм юм тохиолдож магтгүй. Гэхдээ яг ер нь бол яг ингээл шууд ингээл famous actor гэл болчихгүй. It takes like хүмүүсийн like behind the doors the амар ингээл levels байгаа. Тэгэл гинт team ингээд level гарсан юм шиг одоо мэдгүй хүмүүст санагдаж магадгүй. Гэхдээ like you know all these actors you know they spend so many years that we don't know about training, doing student films, like doing commercials or like you know олсон ажиллаа хийгээл music videos team ингээл дамжиж байгаа л тэгэл you know тэгэл тэр чинь ингээл яг гоё юм том нэг юм гоё experience дээр нэмэх нь reputation гэж build up болоо л те. Тэгэл тэр чинь ингээд айгу цаашаагаа бас нэг юм зам гаргаж ирэх нэг юм болоод байгаа хөөхгүй те. Ингээл зам гаргаал тэрэн дээрээ алхаал ингээл тэгэл яг хоо саяны жүжигчдэр бол яг хоо айгу багасаа нөгөө Нью-Йоркийн нэг сургууль өгдөг ч гэлүүдээ те. Нэг тэрэнд нь сурцгаацсан NYU-ийн. Тэгэл тэрийг л айгу их ярьдаг юм байл л том жүжигчд. Ерөнхийдөө тэр айгу том юм opportunity болоод тэгэл Шаламегийн хувьд чинь нөгөө Inception билээ. Interstellar-гийн киноны нэг туслах дүрмөрд орвол те. Тэгэж явж байгаа л нэг өөр том кинонд явал ингээл явцсан юм байл л. Яалч үнэн ингээл ард нь маш их хөдөлмөр өгдөг те. Энэ хүмүүсийн ард туулсан чаленжууд те. Тэрнтэйгээ тулаал ингээл бас л хүчтэй байх ёстой л мэрэгжил байгаа байхгүй те. For sure. And you know, not everyone's starting at the same level too. Like for example, like I moved to America like immigrant. And so like there's a few years where зүгээр ингээд орчиндөө тасж байгаа like time байгаа тий. And you know, in terms of financially team талаар ингээд бас бүх хүмүүс ингээд өөр level тагаа шүү дээ тий. So like яаж нэг хүн ингээд like get to the top is like different. So don't compare yourself to other people, you know. Yeah, that's true. Ингээд Bill Gates-ийг ингээд нөө Microsoft-ыг бүтээсэн гэлээдэг. Дэлхий дээр бүр 2хан сургууль компьютертэй байсан юм лээ. Одоо дунд сургууль high school. Тэрнийх нь нэгэнд нь Bill Gates сурдаг байсан бохоо. Тэгэхээр ч одоо хэдэн тэрбум хүүхдүүд дунд одоо 2хан л сургуулийн боломж байна шүү дээ. Тэгэхэд Bill Gates сурч исэн байх хэрэг чинь яалчгүй л тэр хүн одоо боломжтой байсан байж тарж байгаа юм тий. Тэр нь бол одоо нэг хувьтаач юм юу гэх юм тий. Тэгэхээр яалчгүй Bill Gates-тэй өөрийгөө харьцуулах бол бас утгагүй хэрэг болчихж байгаа юм. Ер нь. Тэгэхээр ер нь бас бид нар айгүй тийм хөрсөн дээрээ тий grounded байх хэрэгтэй юм шиг санагдаж шүү. Энэ бүх тал дээр өөрсдийнхөө юг харьцуулаад байхгүйгээр өөрсдөнд нь илүү ямар боломж байна гэж харах хэрэгтэй юм шиг тий. Амьдралд ер нь. За ингээд бас нэг юм асуултаа би юу очиж алгасчих буцъя. Цаг хугацаагаар аялал ингээд 7 настайгаас Америк руу нүүсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 7 нас хүртэл гэдэг чинь бас айгүй өөрхөн том болцсон юмны учрыг бас нэг ойлгодог болцсон хүүхэд байгаа байхгүй юу 7 нас. Тэгээ 8 настайд нөгөө бүрэлддэг гэдэг бас нэг юм ертөнцийн танилцдаг. Тэгэхээр яг тэрнийхээ өмнөхөн нэг одоо Монголд байж байгаа л 7 настайд авчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг 8 настайд чинь яг жинхэнэ утгаараар нь бүрэлдэж байгаа юм л тэр. Тэнгууд яг тэр шилжилтээ ер нь сандгүй ер нь ямар хуу байсан бэ те? Yeah. I think I'm lucky. Тэгээ Монголд 7 нас хүртэл байсан болохоор ингээд яг I feel very Mongolian too. Like
сайн ярьж чадахгүй ч гэсэн. Гэхдээ соёл нэрээ ингээл is very close to me. Тэгээ амар like strong foundation гэж боддог. Тэгээд Америкт очиод би бол яг Америкт тэгээд үлдэнэ гэж бодоагүй. Тэгээд манай ээж аав ингээл team decision хийсэн. Тэгээд яг ихтэй жоохон хэцүү байсан. Гэхдээ яг хүүхд тусцсан болохоор яг хэл нь ингээд жоохон naturally орж ирээд би яг зургт үзэл хүүхдийн киноноор үзэл хэл жоохон сууж эхлээд. Гэхдээ яг бичих тал дээр бол арай жоохон удаан develop хийгээд. Тэгээд 6 дугаар ангид орохдоо ингээд finally ингээд толгоонд бүх юм ингээд like click хийгээд. Одоо хэлийг ингээд fully master хийсэн гэж бодлоо. Англи хэлтэй. Тийм. 6 дугаар анги гэдэг чи одоо хэдэн настай гэсэн үг вэ? 6 чинь одоо 11 12. 11 12. Зөв. So it took about like 4 years. Тийм. Надад яг ярихтаа бол it was okay. Гэхдээ яг бичгтээ it took some time. Бичиг өөрлөлтөө. Yeah. And then also, you know, I grew up in Arlington, Virginia, like DC-гийн яг outside. And you know, actually DC is beautiful because I'm like өөрөө төрлийн хүмүүс бас байдаг тий. But the demographic одоо миний өссөн газар is like mainly like, you know, like wealthier, like, you know, white people. And the education талаараа амар сайн. So there was a lot of times where, you know, I of course felt on the outside, you know, тэгээд яаж энэ хүмүүстэй like гоё холбогдох үү, connect хийж чадах уу. Тэгээ бас DC-д бас like олон монголчууд бас байдаг байхгүй. Тэгээд битгүй яагаад юм би бас яг монгол найзууд нэртэйгээ яг сайн бас нийл сайн connect хийж чадахгүйсэн. Тэгээд нэг хэсэг жоохон ингээд яг дунд нь ингээд гацсан юм шиг байсан. Тэгээд тэгтээ надад сайн монгол найзууд байгаа. Одоо ингээд Монголд ирээд бас сайхан хүмүүстэй танилцж байгаа. So that's nice. But yeah. Тэгэхээр одоо ерөнхийдөө айгүй эрт ингээд Америкт очоод тэгээд одоо л ер нь яг буцаад ингээд нэг ер нь илүү Монгол руугаа ирж хэлээ сурч эхэлж шүү дээ. Буцаад ингээд тэгээд 4 жил бол би Заанатай танилцсан. Тэгэхэд бас арай одооных шиг бас арай байгааг байсан монгол хэл нь. Одоо бол бүр айгүй бас сайжирсан байна л да. Айгүй хурдан хугацаанд. Тэгээ яалчгүй бас бидний нөгөө бас их хэл учраас те. Бас чиний өөрөө ч гэсэн дотроосоо бас ингээд сурмаар бас санагдсан байх гэж би бодсон ер нь. Яах ч вэ. Хэл гэдэг чинь өөрөө нөгөө нэг бас нэг юм майндсет тэгээ те. Одоо англи хэл сурахын тулд I have to become English or American person те. I have to think like American person. Монгол хүн болонгууд яалтчгүй бас би монгол хүн гэдэг шиг л одоо сэтгэж эхлэх байхгүй те. Тэр энэ бас амар сайн хэл сурдаг хүмүүс бол бас ингээд аюу сайн ингээд нэг шилжээд идэх юм шиг. It's true. I remember like яг бүр 7-8 тахта I was like одоо энэ хэлийг өстой ингээд like better than these people сурах хэрэгтэй юм байна. Тэгээд I think тэгээд би жоохон монгол хэлээ жоохон sacrifice хийсэн байж магадгүй. Гэхдээ it's really interesting like одоо бүр багийнхан одоо монгол байсан бичлэгэд нэр сонсохоор like шал өөр хүн шиг санагдав, you know. Yes. I'm like who's this 35-year-old, you know. So it's really interesting the mindset. It's true. За манай подкаст дээр нэг ийм асуултууд асуудیں۔ За топ 3 кино, аниме, school топ 3 одоо inspirational people, you know. Тэгтийн за би болохоор найруулагчаас эхлэмээр санагдаж байна. Яг топ 3 найруулагч гэвэл хэн 3-ыг нэрлэх вэ? Бас яагаад нэрлэж байгаа вэ? So I would say David Lynch. Yeah. I think is the first one. I mean, his movies are like, you know,
like Very- drug. Yeah, like dark and psychological and 되게 beautiful. 되게 it's like толгой гэж like амар ажилуулдаг тийм. And really authentic. So I think David Lynch and David like the Mulholland Drive гэдэг кино байдаг шүү дээ. Тийм. Би тэр киног 7 настай like анх удаа like кино театр 7 настайдаа кино шаарсан Mulholland Drive гэсэн гэж шүү. би like Америк руу явж байхдаа нэг хэдэн тод нэг сарын муу нэг Францд бейс хийгээд тэгээд анх удаа ингээд кино театрт орж үзэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг like тоглож байгаа кинод нь болохоор Mulholland Drive, Blade 2, тэгээд нэг Ice Age. Тэгээд тэр гурав киног одоо анх удаа ингээд кино театрт үзээд I think they like did something to my brain. Яа, тэг үнэхээр тэгсэн баха тий. Yeah. So that's why I think I like action. You know, Blade is like one of my favorite, you know, heroes. I love vampires. You know, vampires and like lore and stuff like that. But yeah, but watching Mulholland Drive and Blade is like kind of violent too. Yeah. I was just like, what the hell? Like, you know, тэгээд бүх юм ойлгохгүй ч гэсэн like the images were like in my brain. And like when I was a kid, like, you know, like I'm sleeping and stuff and like little pictures of like the movie would like play. You know, like Mulholland Drive, хамгийн сүүлд ингээд like there's a really scary part. Ингээд гинт нэг ингээд амар шавраар ингээд Тэг. яг шиг нэг character гарч ирээ. Гудамжны хүн гараад ирэхтэй. Тэгээд нэг хоёр өвгөн юм. Тэг нэг жижигхэн юмнаас гараад тэ. Тэр хоёр ингээд like миний толгойн ингээд like burn хийсэн. Тэгээд яг Mulholland Drive гэж яг би мэдээгүй. Тэгэл том болчоод Mulholland Drive-ыг дахиад үзсэн чинь энэ киноноос болж амар nightmare-тэй байсан юм байна. Тэр амар юм нөгөө жинхэнэ нөгөө unconscious mind зайн руу ордог кино шиг санагдсан шүү. Эвгүй те. Тэр нэг сонин клабын нэрийг юу гэдэг лээ хэлээд өгдөгтэй ингээл нөгөө харуулстай өөхн хэлээ те. Тэгэл тэнд нь очивол тэр нэг юуг дууг сонсч басаал те. Тэрийг ч нилээд үзсэн баг 4 5 үзсэн баг шүү. You have to watch it that many times. Many times те. Тэгж ийжилж байгаа. Тэр жижигхэн эмгүү өвгөө хоёр ч амар сонин хоёр эмгүү хоёрод ш. Нэг таксист тэр имэйлтэй л яваад идэгтэй. Яг яах гэж байгаа те. Тэр нөгөө би Blue Velvet гэдэг киног нь Улаанбаатар кино фестивал орчлоод үзсэн юм аа. Тэр бүр өстой бүр амар солиотой санагдсан надаа. It's a Mongolian movie. Нөгөө David Lynch-ийн David Lynch дээр ингээд David Lynch ингэдэм шиг санагдсан ингээд нэг юм одоо ингээд нэг кино болгон чинь нэг юм эхлэл төгсгөлийн нэг юм зориг байгаа шүү дээ. Үзэгчид ингээд нэг юм зорилгыг ингээд хараад ижидэг. Одоо яг нэг юм болно. Энэ одоо гимт хэрэгтнийг ингэж барин барин ч гэдэг юм уу те. Энд чи David Lynch тэрийг нь шууд маа гэдэг дрифтлүүлэх амар дуртай. Бүр шал өөр юм болоо явцдаг ингээд. Бүр тэр зорилго нь бүр зүгээр тэр нэг цагдаагийн охин нь тэр мөрдөгчтөнд дурлцсан байдаг нь амар гарч мардаг. Тэр дурлж байгаа тэр хосуудын тэр амар сонин гинтийн тэр юм юм гинт гарч ирж мэрээд. Тэгээ what те энэ яг юу болоод те. Thriller like. Бүрнхээр ингэдэгтэй. David Lynch бас миний амар дуртай найруулагч. Nice bro. Яг ихний сонголт амар ялаа. За хоёр дахь найруулагч. I have to say second is of course Quentin Tarantino. Of course. Одоо яг чарга байхгүй те. You know, Kill Bill. I mean, I love that movie. Also, like, yeah, just the way he does action and storytelling, very interesting. За чи ямар ч тийм одоо найруулагчийн юм уугаар сураагүй гэдэг те. Ямарсан нэг кино ингээд түрээсэлдэг нэг юм прокатладаг газар ажилладаг байсан. Тэрийг л амар азтай гэдэг юм билээ. Одоо би ядчил те ингээд кино үзэх амар надад боломж байсан гэдэг. Тэрнээс шүрүүсээр мөнгө төгрөг мөрөгч байгаагүй л гэдэг юм л шүү дээ. Тэгэл
Тэгтээ тэгснэ одоо тэгэл one of the greatest Yeah. directors of all time гэлгүй дээ тэ. I agree. And I think my third one is a little bit. She's more. I mean, the more like theater director. The Julie Taymor get the сонсож байсан. Сонсож байгаа юм. Julie Taymor the Broadway нэр тэгээ альтернатив director. Одоо Broadway дээр нэг Lion King get show байдаг шүү дээ. Тэрийг ингээ нариулсан. But Julie Taymor болохоор бас амар ингээ culturally бүх юм ингээ like зөв. like you know involved into her directing and like her vision or the costume or the set амар гоё гаргадаг. Yeah. Тэр гоё үзнэ юм. Yeah. За гурван найруулагч David Lynch, Quentin Tarantino and third one Julie Taymor. Julie Taymor. All right. Yeah. Директор ер нь ямар ч ингээд нэг юм project киноны хувьд угаасаа нэг номерт директор л шууд яригдсан шүү дээ. За хэн найруулагч юм бэ? Тэ. Тэгэл одоо Quentin Tarantino тэр жишээл Brad Pitt, DiCaprio хоёрыг цуг тоглуулсан шүү дээ. Тэр чинь одоо бас айгүй ховор үзэгдэлд орох бах тэ. Тим хоёр одоо мега стар шууд ингээд орно гэдэг чинь. Yeah. I guess so. Яг тэгэхээр одоо би ингэж оцсохгүй одоо тэр чинь яалчгүй ингээд зөвхөн хөв хүний эго талаасаа биш. Яалчгүй тэр нэг юм киноны attention авах юм юу гэдэг чинь мега стар л юу авах хэрэгтэй шүү дээ. Одоо тэр DiCaprio авах хэрэгтэй. Тэгэхэд Brad Pitt-ийг маягаад оруулаад ирэнгүүт хоёр юм attention болчихж байгаа хэрэг тий. Тэгэхээр энийг ингэж бас зохицолтуул чадчихна гэдэг чинь одоо найруулагчийн юм байсан бах тий. Энэ тоглолч байгаа тэгвэл би ингэ тоглохгүй гэх тохиолдлууд их байдаг байх гэж боддог байхгүй. Кинонууд дээр ер нь бас тий эрсдэлтэй ч юм шиг тий. За одоо тэгэн гоо топ 3 жүжигчин рүү оръё. 3 жүжигчин үү за. Тэгээд аль киноных нь яг аль жүжиглэлт яг баг аль сцен. Johnny Depp нэг төө. За нэг тийч хэлсэн. За окей. Тоос горыг нэрлээ те. Зүгээр орж ирсэн Johnny Depp. Би нөгөө Pirates of the Caribbean obviously. Жохон бахтай үздэг байсан. Jack Sparrow те. Jack Sparrow. I think he brings such like an energy to his character and just like a magnetism, you know. Just like you know, you watch him, you don't want, you know, it's like you don't watch anything else, you know. Yeah, like that's true. Or the Brad Pitt. Of course. Би Brad Pitt нөгөө би LA нөгөө сүүл нэг Brad Pittтэй нэг кино гарсан юм. Нэг Bond дотор ингээд зодтолтой байдаг. Netflix дээр байдаг. Тийм Bullet Train тийм. Би тэр кинонд нөгөө нэг сар ажиллаж нөгөө зүгээр background-аар ажилласан аахгүй. Тэгээд бүх юм ингээд Bond дотор болдог. Тэгэхээр ингээд бүгдээр ингээд Bond дотор суудсан. Тэгэл it's really нөгөө студио дотор ингээд тэр богооныг барьсан. Тэгээд хоёр талаар нь ингээд LED screen хийгээд тэгээд богоон явж байгаа юм шиг. So that was really cool. Анх удаа тийм ингээд setup харсан тийм. Тэгээд Brad Pitt тэг ингээд анх удаа танилцсан уу те? Тийм яг зүгээр л хайл гэсэн. Тэгтээ яг богоон юм чинь ингээд нэг жижигхэн зайд байгаа шүү дээ. Тэгээд суугаад тэгэл Brad Pitt-ийг ингээл ажиллаж явах юм бас observe хийгээл that was a really cool experience. Ер нь нэг юм суралцсан уу цаатахнаасаа? Тий, I mean yeah, like he's ажиллахтай амар calm. Тэгэл нэх ингээл хүмүүст нэртэй ингээл их нэг ингээл энерги амар зарцуулаад өгдөг юм тий. I don't think so тий. Тэгэл makeup дээр ороод тэгэл I don't think I saw him talk to one person, you know, but he just works. He just works, you know. He's like in it. That was cool. But yeah, obviously Brad Pitt. He's kind of goals, you know.
In Troy Yeah, Troy. киноос би бас гайхсан. Brad Pitt тэр кинонд тоглохдоо 41-тэй тэр кинонд тоглосон. I was like wow. Тэгээ тэр кинонд залуу Тийм, айгу залуухан харагддаг. Very young. He looks very young. тийм. Тэгээ одоо би 30-тай гэвэл одоо ингээл 41-тэй одоо юу хийж бодож байгаа юм бол тийм. Yeah, би бас гайхаад шүү дээ. Ингээд 99 онд Fight Club тоглосон байхгүй. Тэр чи одоо хиттэй 40 бас бараг 40 мөчтэй ч үлээ 40 нийттэй ч үлээ дээ. 2004 онд 41-тэй биш ээ. Тэгэхээр 99 онд тэгэхээр чинь нэг 36 7 8 байсан юм ааш. Гэхдээ бараг нэг 20-д юм шиг л нэг юм энержиттэй. Тэгээ тухайн үед ийм 99 онд 37 6-тай байна гэдэг чинь юу вэ те? Одоо айгу хөшмө байхгүй гэдэг. Басны юм тал те. Yeah. But so like одоо ингээл bullet train ингээл fight scene дээр байгаа шүү дээ. Тэгэл he's like a pro, you know, master. Тэгэл би нэмэр хөнгөн тэгээ really cool. Тийм те. Яг тэр нэг би ч одоо Fight Club-ыг ярихаар жоохон би өдөр болгон баг нэг Fight Club-ыг ярьчих гэдэг гэсэхгүй юу? Нэг хэсэг. Тэгээ намайг ч хүмүүс нөгөө Fight Club-аа л ярьж илээ гэх гээд байдаг баргсуултээ. Яалчгүй Brad Pitt-ийн тэр нэг юм хинтэйгээ Эдвард Нортонтой нэг зодтолдог сцен гэдэг чинь төгсгөлт нь юм халзуустай болсон. Тэрэн дээр нэг юм шүүбэ тайлдаг хөхгүй. Гэт нэг тэр сцен бүр би бүр яг яг тэр нэг физикал нэг юм хөдөлгөөний жүжиглэлт их үегүй. Одоо тэр камер энд байна. Одоо ингэнгут би кул харагдана гэдэг ямаа бүр төгс мэдэрсэн юм шиг санагдсан шүү дээ. Тэ? Олон жилийн experience байгаа хэл та тэр бол өстой. Тэ амар гоё ингэж юм идээлээд гэхдээ кинон дээрээ. Тэгтэл Super casual, like easy for him, you know. He's like амар моменттай амьдэрдэг те Brad Pitt. За дараагийн жүжигч чинь. so hard, bro. Let me see. Одоо орж ирээд байгаа жүжигч Tom Hardy. Wow. Like it. Masculine guy. Yeah, also it's, you know, same world, you know. He brings like a really like I really like watching him, and you know that movie Bronson that he's in. He plays at the London, like some prisoner, Bronson, some crazy guy, and that movie's actually really interesting too. The storytelling and how he's like just covered in like oil, and he's like fighting everyone and like being crazy. Тэр ч одоо галзуугийн имлэг гэдэг шүү дээ. Галзуугийн имлэг зодтолтод гэхдээ тэр чинь. Yeah. Хятман байсан гэдэг л Английн. Тийм. Тэрний яг бодит хүний дүр тоглосон гэдэг. Тийм. Ер нь дандаа нэг юм атмаа нэг юм эвгүй нөгөө хоёр хэр залуугийн тий ах トゥ хоёр нэг амар атмаа хоёр гардаг шүү дээ. Ер нь нэг юм тим дүрүүдэд их ордон шүү тий. Бидээс. Ер нь гой ингээд нэг юм тий ингээд нэг месс хиймээргүй хүн тий тэрнтэй нэг амьдрал дээр ч гэсэн нөхөрчөн жүжигчүүгийн авраг марг болоод л яалаа бараг дэлхийн авраг марг болоод л та. Oh yeah, of course, and then Keanu Reeves. Sorry, should skip his name. Keanu Reeves is, I think, someone that I also look up to. Яа. Сонирхолтой ялтчих тий. Туусан амьдрал юунууд нь бас их сонирхолтой л гэдэг чинь. Тэгээд тэр жүжиглэлтэн ч гэсэн тий бүр хинч тэгж чадахгүй байхаа тий. Тэр нэг цаанаасаа гарч ирээд юм биш үү тий. Ийм нэг сонин ийм нэг awkward юм шигтэй нэг гэлтэй. Ер нь Matrix дээр ч тийм байсан юм санагдаад шүү. Yeah. Нео тоглоно гэд тэр нөгөө нэг юм тэр ч үгдэг лээ. Ингээд behind scene. I was watching Matrix behind scene. Тэгээд Keanu Reeves ингээд байгаа хгүй. Энэ ч бүр амар юм юутайсэн шүү дээ. Гол дүр гэдэг нь ингээд тодорхой. Одоо ингээд олон хүн байгаа шүү дээ чи ингээд. Morpheus-тэй. Тэгсэн чинь ингээд he was shining, you know, like only he is shining
There was no spotlight on him, but everyone is watching him, you know. So тэрийг ингээд гайхаж байгаа би ингээд яаж ийм лаг харизматай те. Ингээд өөрөө цаанаас би бол гол дүргээ дахгүй зүгээр ингээд тэгээ төрцөн хүн байгаад байгаа байхгүй. Яг л нэг юм киноны гол дүрл байдаг. Тэгээд ингээд одоо ингээд awkward жүжиглсэн ч бас л гол дүрл байдаг те. Бүр амар өндөр зэрэглэлийн жүжигчин те тэр ч одоо яаж тэр бол зүгээр character юм амьдралын явцад баг build болсон бах те. Ингээд би болсон бах те. Тийм хөө. За гурван жүжигчин маань гоё айгуу гоё хариулт байлаа. Тэгээд бүр миний дуртай Brad Pittтэй бүр танилцсан байна. That's crazy man. Like It's really сонирхол юм байлээ. Like. Тэгэхдээ аль тэгэл гоё юм болохоор ингээл юу одоо ямар ажил одоо ингээл NDA-д ингээл sign хийн штэ тий. Одоо ийм project орно гээл одоо тэгтээ тэр contract нь болохоор одоо хинт одоо ийм project-д хоёр болохгүй гээл бабаа гээл юм байдаг. Тэгээ бас contract эднэр дээр нь бас ажлаа авч явахдаа ингээд одоо гол дүрийн жүжигчид нарын бас ингээд байдгүй. Тэгэл яг set дээр очиод тэгэл ийм юм ажиллаж байгаа юм уу гээл it's always like a surprise тий. Тийм тэгээд гоё юм да. За дараагийн асуулт болохоор ерөнхийдөө жоохон зочдынхаа бас хувцлалт руу би бас орох айгу дуртай. Тэгээд accessory тэгээ ер нь хувцснуудаа яаж сонгодог вэ? Ямар хөө ер нь одоо хаанаас яаж авдаг вэ ч гэдэг юм уу те. Тэр талаар нь асуудаг. Би ер нь бол жоохон thrifting хийх дуртай. Like надад бол жоохон fun байдаг ингээл юм хайгаал юм уу тэгээд like interesting piece эднэр болохоор амар like excited болол тийм. Тэгээд гутлын хувьд бол би яг нэг дуртай гутал байвал тэгэл тэрийг тэрнээсээ салдгүй. Би энэ гутлыг бол наран тулд алсан. Энэ амар swag амар like cool cowboy boots. Тэгээд наран тулаас авчил тэгэл өөр гутал баруулж өмсөөгөө. Зөө энэ одоо нууц шул ямар үнээр авсан бэ наран талаас? Мэдхгүй амар дажгүй мэдхгүй 125. За яг арсан гутал юм те. Тийм Германд хийсэн like амар like чанар эднэр нь амар гоё. Би амар lucky болоо. Би like шууд хараад that's my shoes get swag. But I like, you know, kind of cowboy style a little bit. And бас өмд адилхан ингээд дуртай өмдөө сонгож хараа тэр бас өмдөө нэг солидгоо. Надад нэг одоохонд бол нэг хоёр нэг джинс байгаа. Тэгээд энэ өмдийг recently авсан. Нэг джинс ингээ хоёр өмдтэй л юм биш үү? Одоохонд бол тий. Одоохондоо бол тийм тий. Тийм. Би нэг хэсэг амар их хувц эднэр цуглуулдаг байсан. Гэхдээ би сүүлчийн нэг 2 жил ингээ дандаа travel хийдэг болохоор зөвхөн suitcase-ээс л барж амьдарч байгаа. Тэгэхээр бүх юм ингээ жоохон narrow, streamline болгоод гэхдээ нэг талаараа тэр амар гоё юм шиг. Урд нь бол ингээл одоо ингээл баах юм өмсч үзээл энэ болохгүй байх ингээл. Одоо бол ингээл амар амархан нэг гутал хоёр өмд тэгэл дээдлээ ингээл хамаагүй ингээл. Яг л хэрэгтэй юм л байж идэгтэй өөрт те. Тэгэл яаж ингээл combination хийсэн ч ингээл цогцоод болчдөг. Тэр нөх амар ингээл бодол эднэр орохгүй. Би ч гэсэн ер нь адилхан дөө. Яг л нэг хідэн хувцсан дундаа л явцдаг. Монгол гоё юм цамц өмссөн байна. Тэгээд яг өөрийнхөө тэ яг тауныхаа Лос Анжелесийнхаа жерсиг өмссөн байна. Гэхдээ нэг Мексикийн бас юу тэ. Яа. Яг энэ бол манай хамгийн сайнаас надад бэлтгэлж ирсэн. Тэгээд so it's like special to me. Тэгээд энэ цамц болохоор тэгээд Монгол хаан нөгөө амар олоолаа чинь ингээд нөгөө 10-10-аараа ингээд нэг group болдог. Тэгээ манай group ингээд бүгдээр ингээд matching Монгол цамц хийлгээд. Тэгтээ амар гоё материалтай тэгээд хэд нэр амар гоё. Өнгөд нэр таалагддаг. Гоё нэ бас айгүй гоё аксессуартай байна. Одоо энэ тэнд ирэх үзүүлсэн байна. Энд одоо хоёр амар хоёр бөгч байна.
Тий. Энэ бүгжний деталийг харуулъя. Obviously skull. Энэ одоо зэсүү. Гуйл Энэ юу юм мэдгүй. Гэхдээ уул нь л анх ингээл зүгээр silver-сэн тэгэл жоохон гантаад юм болцсон. Гэхдээ одоо өнгө нь одоо амар таалагдаад байна. Бараг одооных нь өнгө нь илүү юм зэсмэс юм шигтэй. Яа, like сонирхолтой л юм. Тэгээ энэ бүгж болохоор юу лээ? Кайорийн соёо. Тэг Coyote гэдэг нөгөө нэг юм чоны арай жижигхэн нэгнийх нь соёо юм байна те. Яг тэр нь дотор нь ингээ хийгээд цутгацсан юм те. Тийм. Тэгээд манай хамгийн like one of my best friends. Lindsay Normington гэдэг жүжигчин бас байдیں۔ Lindsay Normington. Тэгээд Christmas-ээр бэлгсэн. Тэгэл энэ хоёрын өмсөл одоохондоо явж байна. Нөгөө Lindsay Normington гэдэг нөгөө сүүлд нэг Anora гэдсэн мөн үү? Anora тоглосон гэсэн те. Тий. Anora-гийн нөгөө жоохон antagonist дүрдэн тоглолт. Antagonist нэг юм stripper нэг юм өөртөө жоохон ингэ хэрэлдэт идэг мөн үү? Тий. Anora-тай те. Тий. She's like, you know. Нөгөө red hair. She's kind of like the head. BITCH of the club, you know. Boss. And like, you know, but she's also a stripper in real life. A dancer. And she's also like an amazing person. Бас жүжигчин like and you know, when I see her perform, одоо тоглолт юм уу, strip club юм уу тэгэл харахад тэгэл her energy is like she's a superstar. For real. Тий. Сонирхолтой байна. Anora ч одоо тэгэл сая best picture те тэгэл одоо хамгаал шагналыг дүүлээ. Тэгээд бас ингээд ер нь нөгөө нүсэр кинонуудын хувьд баажтай хувьд бас харьцангуй гайгүй те. Нөгөө том Dune мөнтэй харьцуулахад тэгсэн мөртлөө ингээд бас ийм гоё кино хийж болдгийг бас нэг харуулсан юм шиг санагдсан. Надад бол айгүй таалагдсан тэр кино. Тий. Sean Baker чинь like бас тэр талаар амар like nuance, detail одоо жоохон хүмүүсийн like interesting ингийн амьдралыг ингээд гоё ингээд дэлгэрлүүлээд тий үзүүлж чаддаг тий. Like the Florida Project гэж бас амар гоё кино байдаг. So Sean Baker бас амар like director. Одоо ингээд Монголд янз бүрийн ингээд нэг юм Монгол кинонууд одоо гарч байгаа шүү дээ. Тэрэн дээр бас ингээд орж үзье гэсэн сонирхол ер нь төрж ийн өөр дээр нь. Of course. Тэгэл хилээж байгаа сайжруулах. Зөв. Тийм. Сүүлийн үед нэг одоо өр монголчууд айгүй их кино хийгээд лээ. Хүй гээл нэг кино гарсан. Сая бас нэг To Kill a Mongolian Horse гэдэг нэг кино гарсан. Илүү нөгөө энэ малчин амьдралыг л илүү ингэж харуулж илээ л дээ тэр. Одоо энэ орчин үеийн технологийн уул уурхай энэ тэр энэ малчтад жоохон сөрөөр нөлөөлж байгаа талаар мессежтэй тий. Тэгээ өр монголчууд айгүй сайн байгаа юм шиг санагц тэр талаараа. Ер нь одоо мал аж ахуй энэ нүүдэлчин соёл ер нь Монгол соёл гэдэг юм аа тэд нар бас айгүй сайн ингэ дэлхийд дахинд үзүүлээд ийм юм болж байна. Моринд юм уу байна, маланд юм уу байна, уул уурхай юм уу байна гэдэг бас нэг жоохон нөгөө талаас нь харуулах шиг л. That's great. Yeah. Яа тэгэхээр бас бид нэр бас бодсон ер нь ингээл одоо яг хичнээн хятад юудаа яасан ч гэсэн бид нар өр Монгол гэж нэртэйгээ үлдсэн те. Энэр Монгол гэдэг тэд нар илүү бас Монголтойгоо ойртох ч сонирхолтой. Тэгээ монгол жүжигчид маань бас тэдэртэй илүү хамтраасаа л гэж би ботсон найруулагч энтертэй ер нь. Тэгэх юм бол бас тэд нар айгүй ингээд юмыг томоор гоё хардаг. Тэгээ урлаг тэр артистлаг шин чанар нь ч гэсэн ингээд айгүй илүү ингээд одоо надад бол бидраас илүү болсон юм шиг санагдсан. Тэр талаараа. I'm sure. Kazakhstan too, like film одоо industry нээр develop болсон байлаа гэж бас санагдсан. Тийм. So I think there's a lot to learn for us from them as well. And then of course for them to learn from us as well too. Yeah. Хаж утсан ингээд соёлын юугаараа бид нар чинь exchange хийгээд идэх те гадныхантай ингээд. За, ерөнхийдөө сая Казахстан явчлаа, Америкт байсан. Ер нь ингээд хэдэн орноор аялчив? Just in general?
Лээ жисэн жин. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ юу ч гэсэн Европоор нэлээд явсан. Францд амар дуртай. Тэгэл Америк. Одоо жоохон Азиг жоохон like travel хийж үзмээр байна. Одоо би хэзээ Thailand явж үзээгүй, Bali явж үзээгүй. Энтгэх юмар байна. Тэгэл олон олон газар явах зорилготой. Одоо ингээл за аль нэгэнд нь ингээд за одоо ингээд яг амьдрий гэдэг дахиад нэг юм сонголт хийвэл хаана амьдрах вэ? Энэ олон орн дотор хэвдөө. Монголд л юм. Ер нь яалчгүй бас тех гээд идэв шүү. Хичнээн ингээд яваал гоё газар үзээл ингээл идэг мөртлөө нэг яг нэг нутагтаа л амьдрах гэдэг хичнээн ингээл одоо юм жоохон хэцүү байсан ч гэсэн тий. Одоо ингээл яг энэ жоохон бүглэрч байгаа шүү дээ. Энэ нь жоохон шок байсан гайгүй ирэхэд олон жил байхгүй гэж байгаа дэрэл ингээл яг DC LA-ээр бас амар төвчрээтэй. Зөв. Гэтэл бас жоохон гайхсан. Би одоо талбайгаас оргил хүртэл одоо машинаар явах гээд төвчрээнд баргалж нэг удаа баргалж цаг 2 цаг болсон. I was like ёо сүүлдээ бүр ингээд би машинаас гараад өөр алхаад. Тэгтээ жоохон гайхсан. Тэх байх л та ялтчгүй бас. Чанга шүү те Улаанбаатарын энэ юу халаас. Би бол угаасаа энд машин байхгүй юм чинь тэгэл алхацдаг. Ийш тийшээ сайхан алхаад бидчихсэн те. Ер нь аль болох баг сонсож байгаа хүмүүс ч гэсэн хэрэг ажил гэр юу н ойрхон бол те аль болох сайн алхаж байгаарай л гэж хэлээд машина тавиад. Тэгээс нэг жоохон ч гэсэн гэдэг байхгүй тий. За манай подкастын бас ер нь цаг төгсөж байна. Тэгээд сүүлийн ер нь ярианууд руу ороод яв гэж бодлоо. Би яг нэг ийм асуулт асуудیں۔ Юунаас ер нь хамгийн их айсан бэ? Тэрийг хэрхэн давсан бэ гэж асуудیں۔ Тэгсэн чинь яг сая ингээд баг надад хариулсан л та эхний нөгөө юм дээр ингээд аудишн дээр ингээд амар хэцүү байсан гэдэг. Одоо ер нь айцтайгаа одоо ямар айцтайгаа одоо ажиллаж байна да гэж асуумаар сан ямар айцтай. I think яг хоолойгоо ашиглах уу тий. Би жоохон ингээд өөрийгөө сайн илэрхийлж practice хийгээгүй тий. Жоохон ингээд бүх юм ингээд жоохон ингээд бодоол ингээд юмыг ингээд observe хийгээд байх талтай. Тэгээ одоо жоохон ингээд throat chakra эднэрийг жоохон ингээд like release хийгээд тэгээд одоо энэ подкастэнд бас тэр талаараа бас надад гоё challenge байж магадгүй гэж бодоод бас оролцсон тийм. So тэрэн дээр л одоо ажиллаж байна. Throat chakra тий хоолны chakra. Энд дээр ингээл яг ингээ заримдаа би ингээ нэг юм хоолоо ингээ өвдцэн үед мөд. Ингээ тайз мэсэн дээр гардаг ч юм эсвэл юм рекорд хийхээр амар гоё бүдүү хоолойтой. Гоё идэв ш тэр нэг юм жоохон маскулин болцтой. Тэгэл яг юм бүдүү хоолоогоор ингээ юм рекорд хиймээр санагч хагтаал гэдэг. Хоолоо өвдөг гэсэн юм шил тээ. Зүгээр нэг тийм үе мүйсэн бэд штт. Хоолоо бүр амар бүдүүн болцсон. Би нөгөө Монголын тоглохоор бас тэгэл манай найруулагчид хоолойгоо жоохон бүдүүн болгочих тэгэл бас яадаг штт. Тэгээд гэхдээ майк зөөхөр бас угаасаа л ингээл amplify болно. Тэгтээ тийм хаяа ингээл битггүй
мэдхгүй ингээл жоохон байж байгаа л гинт ингээл амар ингээл баавар толцсон юм шиг тэгэл хоол амар ингээд drop хийгээл тэгээд I'm like oh yeah гэл you know гэтээ би зүгээр энгийн амьдралтай хаяа жоохон ингээ үгээ ингээд swallow хийх гэдэг байдаг. Жоохон өөртөө яг сайн тайз эднэр дээр бол ингээл угаасаа ингээд техник эднэр ашиглаад тэгэл заавалч ингээл хүмүүс хүрэх гээл яа штэ тий. Тэгэхээр зөвхөн хувийн амьдралтай ингээл хүмүүстэй ярихтаа ингээл үгээ жоохон ингээл өөрлөгөө юм шиг. Тэгээд тэрийгээ жоохон ингээд өөрчлөөд тэгээд you know зөв яг их санаатай тийм. Хичнээн ингээд интро одоо ингээд яг тайзнэр гараад ингээд амар гоё ингээд задарч штэ чи тий хэрэгчлөөтэйгөр яг ингээд амьдрал дээр бас нэг жоохон интроверт ч юм шиг тэгээ нэг юм гоё кино минь үзээд ингээд нэг тэгээ өөртөөгөө гоё байдаг юм шиг л надад бас жоохон санагдлаа л та. Тэгэн гот одоо бас ингээд зөвөр бас яг энэ харилцаан дээр бас нэг юм жоохон чаленж хийж байгаа л гэж би ойлголоо. Одоо илүү экстраверт гэх юм уу те. Тиймэрхүү. За бас нэг юм асуулт асуумаар санагдаж байна л та. Асуулт нь болохоор ер нь нэг ингээд нэг жоох эрх зүйцэн те. Эрх зүйцэн ч байх те. Одоо ер нь нэг юм би бол ингээд ер нь бурхан байдаг гэдэгт ер нь итгэдэг хөөх. Ямар нэгэн байдлаар бидний одоо нэг юм бурхан гэхээр нэг юм яг нэг юм subjective, objective гэхээсээ илүү одоо юм том хөдөлгөөнч гэж хардаг хөөх. ертөнцийг харах. Миний ер нь нэг юм тэгээд энэ сансар окторгын тал дээр ч гэсэн ингээд ийм эхлэлгүй төгсгөлгүй ч юм шигтэй. Гэтэ бидний амьдрал чи өөрөө эхлэлтэй төгсгөлтэй тий. Тэгээд бидний хувьд бол яг л that's life биш шүү дээ нэг юм. Тэнгуут ингээл одоо яг тэр талын жоохон асуулт асуумаар санагдлаа л да тий. Ерөнхийдөө одоо энэ амьдралыг ер нь одоо ямархуу одоо бид нар ингээд яг буддизмаар бол ингээд бид нар одоо өгөх юм бол дараагийн одоо нөгөө амьдрал руугаа очно гэж тэгдэж шүү дээ. Эсвэл ямар нэгэн байдлаар одоо бид нар энэ мишнаа биелүүлээд ингээд чадах юм бол дараачийн одоо дименшн руугаа очно ч гэдэг юм уу те. Тиймэрхүү ер нь ямар ихтгэл үнэмшилтэй амьдардаг вэ? Би амар асуулт асуусан. За ер нь л бас тиймэрхүү бодолтой. Одоо энэ дэлхийд одоо би бас одоо яагаад би одоо буцаад амуу одоо энэ дэлхийд ирсэн бэ гэх юм уу. Яагаад буцаад тийм одоо ямар зоригтой юм бэ? Одоо яах ёстой юм гээл бас хай боддیں۔ Тэгээд you know миний бодлоор зүгээр л одоо дэлхийн vibration-ыг ингээд like raise хийх purpose тий. Тэгэл хүн болгон тэгээ өөрийнхөө vibration-аа ингээд like raise хийгээд байвал тэгэл дэлхий ингээд сайжраалаа гэж боддог тий. Зөв. Тий. Одоо яг vibration чинь сайжрахын тулд айгүй олон бас нэг юм хийх хэрэгтэй шүү дээ. Одоо оюун ухааны хувьд ч гэсэн одоо төлөвшөх гэж байгаа шүү дээ. Боловсрох те. Нөгөө талаараа өөрөө өөртөө танилцах те. Хамгийн чухал нь баг өөрөө өөрийгөө яг нэг юу юм бэ гэдгийг мэдэх нь бас их чухал байгаад тах шиг байгаа те. Yeah, I think so. Тэгээд like одоо монголоор хэлбэл like authentic онцгой гэх юм уу? Яг өөрийнхөө байгаагаараа ингээд яг байж чадвал тэр нь хамгийн ингээд зөв like хөгжих хамгийн одоо боломж гэх юм уу те. Одоо яг тэр одоо жишээлбэл хүүгээд хамтлаг яг тэрийг айгу хийгээд явж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Яг тэр нөгөө вибрацтэй одоо тэр өөрсдийнхөө хөгжмөрөө угаасаа тэр чинь ингээд вибрацлуулж чинь те. Хоёрдугаарт яг саяны тэр authentic гэдэг байгаа тэр өөрсдийн нэг юм онцгой монгол шин чанараа ингээд аваад явж чинь те. Бусдаашаа л өөртөө ч одоо ингээд нэг warrior те. Нэг монгол урт устэй юм Аз юм warrior-од ингээд rock онгот ч одоо ингээд ер нь баруунд бас аюу сонирхолтой байхгүй. Яагаад тэгэхээр ихэнх нөгөө барууны хүмүүст ч очиж байгаа дуу хөгжим чинь солонгос ч юм уу те. Ер нь
ер нь илүү нэг уур зүгийн ч гэдэг юм уу те. Арай нэг өөр байгаа шүү дээ. Нэг юм warrior type жоохон ховор шүү дээ. Тэгэнгүүт яг warrior type ингээ ороод ирэнгүүт яг нөгөө сайн хэлдэг authentically болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг хүүгийн жишээн дээр бол яг хүүшгэл ер нь бүгдээрээ яг те өөрөөсөө хитрхи хол биш өөрсдөө ойрхон юмтайгаа л ажиллаад байх хэрэгтэй л байсан. Тийм. Тэгээд одоо өөрийгөө ингээ өөр хүмүүс таалагдуулах гал ингээл өөрийг ингээл force хийгээд ийм бокснд ингээд заалж байх хэрэгтэй юм байна гэдэг өөрийг ингээд байвал like your soul starts to die. Тэгээд би бас амьдралдаа тийм мэдрэмж бас like үзчихсэн те ингээл одоо trying to fit into what people want of me, what they expect of me. Одоо хүртэл тэгэл тийм ингээл жоохон баланс бариад байгаа. Тэгтээ yeah, I think зүгээр like you came into this world a certain way, your natural state, and I think you should celebrate your uniqueness and who you are and not try to fit into the system or so that's right. That's really important, I think. And then that way you yourself can live for yourself and just ultimately be happy and fulfilled. Like if you're always living for other people, it's hard. Яг нэг үнэн шүү яг. Одоо миний хувьд ч гэсэн айгүй их одоо бусдын одоо бодолттой. Үгүй бусдын гэдэг нь ингээд яг нэг юм нэр зох мох вирусөө биш. Ер нь ингээд нийттэй гэх юм уу, нийгмийн бодолч гэх юм уу те. Нийгмийн бодолд би ингэж тааруулах гэж фитин хийх гэж те яг тэнд ингэж багтахын тулд ингээд айгүй их бас өөрөөсөө хол юм жоо хийгээдсэн ч юм шиг санагдсан л да. Гэхдээ яг хаа бас миний нэг яг хаа чаддаг зүйл байсан ч гэж магадгүй. Тэгээд тэрнээс ямарсан ингээд өөрийгөө гарсан гэж боддог. Тэгэл одоо хоёлаа ярилцж байна. That's life. Тэгээд ямар ч лсэн манай подкастад ингээд хүрэлцэн ирж өөрийнхөө мэдлэг чадвар бүх experience харамгүй ингээ хуваалцчихдээ бидэнтэй ингэж маш гоё одоо нандин ийм гоё яриа өрнүүлсэнд одоо маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн дараачийн прожект кино одоо юу гэдэг бүгдэнд нь маш том амжилт хүсье. Huge good luck Thank you brother. Томос том good luck хүсье. Тэгээд баярлалаа гэж хэлье. Thank you. За тэгээд That's Life podcast-ийн маань 3 дугаар байлаа. Nice.